2026 онд ямар төрлийн cyber security-гийн сертификатууд та хэдий карьерийг өсөлтөнд хүргэх боломжтой гэдгийг та хэд маань план хийсэн үү? Үгүй бах. За тэгвэл миний зүгээс яг 5 ширхэг сертификатыг та бүхэнд санал болгохоор бэлтгэлээ. Таад маань санаа зовох шаардлага байхгүй. Энэ хүү сертификат маань бидний аль хэдийн уламжлалтаар ярьдаг SEC, CompTIA, Security Plus гэх мэтчлэн сертификатууд ерөөсөө биш. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй underrated буюу маш гайгүй үнэтэй бөгөөд маш их юм сурах боломжтой бөгөөд career up хийхэд туслахаар team сертификатууд гэж ойлгож болно гэсэн. За үүн дээр нэмэт хэлэхэд энэ хүү сертификатууд маань дөнгөж эхэлж байгаа хүмүүс гэхээсээ илүүтэйгээр илүү intermediate level-ийн хүмүүст илүү зориулагдсан гэж ойлгож болно гэсэн. За хамгийн ихэнд Sector 7 гэдэг компани талаар та бүхэн танилцуулъя. За энэ хүү компани маань болохоор malware development талдаа илүү олон курсыг ер нь бол гаргаж хүмүүст дийл хийдэг. За бөгөөд ер нь бол intermediate болон essential, advanced гэсэн юм гурван үндсэн төвшөнд ер нь бол заах боломжтой гэсэн үг. Нэг өснөө дөнгөж эхэлж байгаа буюу malware development байгаа шүү дээ. Бидний мэдхээр ransomware халдлага болон шин төрлийн APT-гийн яг дамжиж байгаа халдлагууд бүх халдлагуудын яг сүүрээс нь эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бүр суураасаа яаж malware дээр analyze хийх үү, exe code, elf code тэ үүнээс гадна яаж binary analyze хийдэг вэ гэдэг талаар ер нь бол үзнэ гэсэн үг. За үүнээс гадна дараагийн level дээр мэдээж intermediate болоод ирэнгүүт илүү real world орчин дээр туршилт хийж үзнэ гэсэн үг. За advanced бол мэдээж ойлгомжтой, бүр илүү дээшээ түвшний болж орж ирдэг. Тэгэхээр яг нэг давуу тал нь юу юм бэ гэхээр мэдээж үнийн хувьд бол маш дэжгүй үнэтэй бөгөөд сурах зүйл нь их санагдсан. Яг миний хувьд бол видео хичээлүүдийг ингээд хараад үндсэн ажендаг нь хараад үзэхэд бол айгүй worth it ер нь санагдаад байгаа. Яг энэ сектор 7-гийн. За тэгээд энийг сектор 7-гийн үндсэн яг курс зааж байгаа багш нь болохоор бүр нэг дээр үед Defcon те ихтгэл тавьдаг байсан анхны үүсгэн байгуулагчдын нэг маань бас ингээд зааж байгаа гэдэг нь бол маш том давуу талыг үүсгэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр танай байгууллага дээр ер нь бол malware буюу хортой програм хэмжээний чиглэлийн мэрэгчлэлтнийг сурах гэж байгаа бол яг энэ хүү сургалтыг аваад үргэлжлүүлээд яг үндсэн бүр essential гэдгээс нь эхлээд цаашаага intermediate, advanced гэдээ явбал та хэдд маань маш том давуу тал үүсээд яг байгууллага дээр орж ирж байгаа гаднаас орж ирж байгаа хортой програм хэмжээг таньж илрүүлэх, за түүн дээр задлан шинжилгээ хийх бүрэн ур чадвартай болно гэж ойлгож болох нэ. За хоёрдугаарт бидний хамгийн сайн мэдэх offensive security буюу шинжлэгдээд OffSec гэдэг нэртэй болцсон компани гаргасан OSDA гэдэг ийм сертификат байгаа. За энэний курсийнх нь ер нь болохоор SOC 200 гэдэг курс байгаа. За бидний мэдэх SOC буюу Security Operation Center дээр юу хийгддгүү, SOC-ийн яг ойлголтуудыг ер нь бол бүрэн авах боломжтой гэж миний хувьд бол харсан. Яг үндсэн ажендаг нь харахад бол ер нь яг SOC-ийн бүрэлдэхүүн хэсэгтэр байж болох бүх зүйлүүдийг шингээсэн бөгөөд ер нь бол хүмүүс маш ам сайтай байлаа. Яг та хэд маань яг ревюудыг нь ороод харвал SOC 200 гэдэг энэ курс маань бол яг энэ Монголд ер нь бол та хэд маань SOC 200 яг өгөөд шалгалтыг нь яг өгөөд авчвал ер нь бол Монголд анхны удаагийн авсан OSD certified engineer болно гэж бол бас ойлгож байна гэсэн үг. Тухайн байгууллага дээрээ SOC хэрэгжүүлдэг өөрсдийн гэсэн SOC багтай ч юм уу тийм байвал ер нь бол энэ OSDA гэдэг энэ яг сертификатыг аваад SOC 200 гэдэг энэ сургалтанд суувал ер нь бол маш worth гэж бол миний хувьд бол харж байгаа. OCP болон OCP гэмшлэн бусад бол уламжлалт бол мэдээж хүн болгон мэддэг илүү overrated байгаад байгаа шүү дээ. Тэгвэл энэ OSDA бол миний өнцгөөс харахад яг incident response center гэхээс илүүтэйгээр яг SOC 200 гэдэг энэ курс нь бол миний хувьд бол маш яг worth. Тэгэхээр та бүхэн байгууллагын хэрэгцээ шаардлагатаа нийцүүлээд үнэхээр яг энэ талын мэдлэг хэрэгтэй байна гэж үзвэл энэ хүү курсыг сонгоорой гэж энэ жилдээ яг 2026 онд wishlist-эндээ оруулаад тэмдэглээрэй гэж хүсмээр байна. За 3 дугаарт Zero Point Security гэдэг компани байгаа. За энэ нь болохоор компани маань CRTO 1-2 гэдэг сертификатыг өгдөг гэсэн үг. За энэ сургалт нь юу юм бэ гэхээр red team operator буюу ер нь бол илүү C2 тал руу. Юу гэсэн үг вэ гэхээр илүү advanced threat. OCP дээр жишээлбэл Metasploit хэмжлэн иймэрхүү яг тал руу үздэг шүү дээ. Red team-ийнхэн тал нь илүү тэр төлөвлөд рүү чиглэсэн байдаг бол яг энэ CRTO маань болохоор илүү Cobalt Strike тал руугаа байдаг. Тэгэхээр Cobalt Strike бол мэдээж илүү advanced болоо явчихж байгаа. Cobalt Strike-ийг ашиглаад бүр илүү зерод илрүүлсэн ч газрууд байдаг. Түүнтэй хэдэл ер нь бол энэ Cobalt Strike-ийг ашиглаж сурна гэсэн нэгдүгээрт. Хоёрдугаарт гаднаас янз бүрийн халтлагууд те APT-гийн янз бүрийн халтлагууд орж ирлээ гэж бодоход яг бид нэр илрүүлж сурна.
өөрсдөө халдаас урчхлаар чинь илрүүлж сурна гэсэн үг. За тэгээд энэний CRTO-гийн нэг давуу тал нь юм бэлэр миний ойлгосноор бол өөрсдөө custom C2 сервер огсорч сурдаг. Ингэснээрээ ер нь бол одоо C# хэл дээр ч юм уу програмчлалын хэлний мэдлэгээ сайжруулах. Үүний хажуугаар бас өөрийнх нь одоо систем админы мэдлэг болон тэрийгэ хэрхэн нуух уу, үүнээс гадна malware мэдээж угсарна гэх мэтлэн одоо цогц мэдлэгийг эзэмших боломжтой гэж бол харж байгаа. За тэгээд энэ CRTO 1 2 маань мэдээж хоёрд нь болохоор илүү advanced болоо явчихна. Нэг нь болохоор илүү одоо intermediate буюу дундын түвшин болоо явчихна гэж ойлгож байна. Тэгэхээр танаа байгууллагад яг хэрэгцээ шаардлага нь гарч ирээд үнэхээр гаднаас APT төрлийн халдлагууд одоо орж ирдэг. Эсвэл яг ингээд Монгол улс руу чиглэсэн довтлогоо орж ирэхэд тэрийг анализ хийж чаддаг болох. За тэр нөгөө нэг APT группүүдийн хэрхэн ажилтгийг ойлгомоор байвал ер нь бол энэ CRTO-г сонгочод бол маш worth it санагдсан. Тэгээд үндсэн price буюу үнэний хувьд бол маш боломжийн үнэтэй. За дөрөвдүгээр 7A Security буюу 7A Security гэдэг энэ компани байгаа. Энэ компани 7CMP, 7CWP гэдэг энэ хоёр сертификат байгаа. CMP гэдэг нь болохоор Android болон iOS руу чиглэсэн довтлогоо хэлж байгаа гэсэн үг. Энэ болохоор бид нөгөө нэг Android-ийн одоо үндсэн халдлагын тал руугаа гингүүт юу гэж ойлгодог вэ гэхээр дийлэн хүмүүс нөгөө нэг APK файл авлаа, APK задлаа, эсвэл тийшээ чиглэсэн API security ч юм уу ингэж ойлгодог бол энэ болохоор бүр нөгөө нэг яг Android-ийн утас болон iOS-ийн утасын эмзэг байдлыг мөн бас давхар сурах боломжтой гэсэн үг. Ингэснээр ер нь бол маш том давуу талыг үүсгэж өгч байгаа. Beginner level-ээс нь эхлээд хэрхэн яг тэр бүтц нь яаж явагддгийг тий Android одоо бүхэл хөрөмжүүд бүхэл зүйлүүд ер нь бол Android болж штэ тий. Одоо бидний телевизээс эхлээл бүгд яг артлын үүлийн систем нь ер нь бол Android байдаг гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг ойлгох, бүтцийг нь ойлгох, тэрийг хакинг хийж сурах гэмчлэн маш том давуу талуудыг биднэрт бол олгоно. Тэгэхээр та хэд маань яг энэ чиглэл рүү одоо орох гэж байгаа бол энэ 7A Security гэдэг энэ компанийг сонгох боломжтой гэсэн үг. Энэ компани гаргаж байгаа сургалтууд хамрагдах боломжтой. Яг энэ миний нэг дурдж байгаанууд маань болохоор зөвхөн нэг сургалтыг нь яриад байгаа шүү. Нэг юм уу эсвэл хоёр сургалтыг нь. Үүнээс гадна мэдээ зөндөө сургалтууд байгаа шүү дээ. Одоо OffSec гэхэд л OCP-гээс эхлээл дээшээгээ ED хүртэл байгаа тий. OCE хүртэл байгаа гэж зөндөө юмнууд байгаа тий. Advanced Windows Exploit гэдэг. Тэгвэл энэ Sector 7 дээр жишээлбэл malware development гэдэг нь зөвхөн нэг одоо course нөхгүй. Үүнээс гадна бас өөр зөндөө төрлийн web exploit гэсэн байгаа. Бүр JavaScript одоо hacking ч юм уу тий бүр тийм төрлийн кодингийн алдаанууд ч гэсэн олдог тийм байгаа гэсэн. За 7CWP буюу одоо веб руу чиглэсэн давталгаа байгаа. Түрүүн болохоор mobile болон iOS гэсэн шүү дээ. Нөгөө Android болон iOS гэсэн бол одоо веб болоо авчиж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж дэлхийд дахинд маш олон одоо вебсайтууд, веб аппликейшнууд байгаа. Одоо Монголд гэхэд л ер нь бол компани болгон өөрсдийн гэсэн одоо веб аппликейшн нь бол мэдээж байгаа. Тэгвэл энэ 7A Security-гийн вебийн курсыг авснараа мэдээж вебийн довтлогоог сурна. Одоо би яагаад OSWE-г ч юм уу ярихгүй байгаа гэхэлээ тэрийг хүм болгон мэдж байгаа. Мэдээж олон хүн мэдэх тусам тэр курс маань мэдээж дараагийн контент чанартай болдгийг бол мэдж байгаа. Гэтэ бидний хувьд бол илүү дутуу үлдээсэн те зарим мэдлгүүд нь байдаггүй ч юм уу тийм курсүүдийг ер нь бол оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр 7A Security за энэ одоо Sector 7 ч юм уу те энэ бол та хэдийн хувьд бол илүү шинэлэг тийм одоо курс одоо курсын байгууллага байгаа бах гэж бол харж байна. Тэгэхээр энийг та хэд маань сонирхоод үзээрэй гэдэг өнцгөөс юу нь бол оруулж байгаа гэсэн шүү. За хамгийн сүүлчийн буюу 5 дугаарт болохоор Portswigger гэх компани байдаг шүү дээ. Та хэд маань Burp Suite гэдэг веб аппликейшн руу чиглэсэн давталгаа хийдэг түүл байдаг. За энэ түүлийг хөгжүүлсэн байгууллага гэсэн үг. За энэ хөгжүүлсэн байгууллага үүний дэргэдээ юу байдаг вэ гэхээр Burp Suite-ийн мэдээж курс байдаг. За курсыг нь дагаад мэдээж сертификат байна. За BSCP буюу Burp Suite Certified Practitioner гэдэг ийм сертификат байдаг. За миний өнцгөөс үзэхэд одоо OSWE гэдэг энэ сертификатыг аль хэдийнэ өөрийн болгоцсон хүний хувьд бол дүгнээд хэлэхэд энэ Portswigger-ийн BSCP бол маш хэцүү гэж бол бодож байгаа. Тэгэхэд яагаад хэцүү гэж үзэж байгаа юм бэ гэхээр OSWE маань болохоор 72 цагийн хугацаатай үргэлжилдэг бөгөөд white box. Одоо нэг өснөө биднэрт код нь цаанаас өгөгдчихнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр код нь өгөгдсөн учраас кодн дээр нь өөрөө анализ хийхэд бол илүү straight forward байхгүй. Шууд directly очих боломжтой. Эмзэг байдлаа олох боломжтой. Exploit-а бичихэд маш амархан болчихно гэсэн үг. Ерөөсөө тийм сүртэй гэзи юм байхгүй болчихно гэсэн үг байхгүй. BSCP дээр болохоор black box. За black box учраас код өгөгдөхгүй. Тэгээ үүнээс гадна 72 цаг биш 4 цагийн хугацаатай.
Гэвч маш богино хугацаанд олон одоо сервисийг хактах шаардлага үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр илүү техникийн скил бөгөөд яг юмыг дебагинг хийж олох те source code байхгүй учраас өөрөө дебагдж тэр мэдээллүүдийг олж авах гэх мэтчлэн одоо маш одоо илүү хардст болоод хуурчж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэхүү сертификатыг хэрвээ авчвал мэдээж нэр үндийн хувьд бол маш өндөр нэр үндтэй гэж үздэг. Одоо ÖSW-тэй ер нь бол дүүц хүч нэр үндтэй гэж ойлгож байна. Магадгүй ÖSW-г авсан аль авсан хүмүүс байвал бас энийг авах гэж бас try хийж үзэхэд бол маш хямдхан төлбөртэй бөгөөд ер нь бол бид нэр маш worth санагцсан миний хувьд бол. За тэгээд дүгнэлт хэлэхэд ер нь бол ингээд 5 үндсэн өөр төрлийн байгууллагаас гаргасан сертификатууд бол байна. За энэ хүн сертификатууд маань зарим нь бол ойролцоо түвшний одоо зорилготой бөгөөд зарим нь бол илүү өөр төрөл рүү хамрагдаж байгаа. Жишээлбэл malware development болон web exploitation, Android iOS exploitation гэх мэтчлэн ингээд өөр төрөл рүү орж байгаа. Эднийг ер нь бол хэрэгцээ шаардлагыг таад маань өөртөө л ер нь тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Би бол яг энэ рүү ороод энийг аваарай гэж бол зөвлөхгүй. Таад маань яг ямар институтээр дамжаад ямар мэдлэгийг олох вэ гэдэг чинь л гол нь баггүй. Тэгэхээр таад маань өөрийнхөө хувьд ингээд wishlist гаргаж байгаа шүү дээ. Яг 26 онд би ийм одоо зүйлүүдийг хийж чаддаг болсон байна. Ийм зорилготой байна гэдээ ингээд бичиж байгаа байх. Тэгвэл энэ дээрээ та хэд бичгтэй болохоор за окей нэгдүгээр үнийг харах нь байна те үнийн дүн гайгүй хямдхан бөгөөд одоо чанартай одоо контенттэй байх хэвээр. За хүмүүсийн хувьд бол хэр үнэлэмжтэй байна буюу респекттэй одоо энэ байгууллагууд гадны магадгүй та хэд маань гадагш байгаа ажиллах гэж болно шүү дээ. Тэгвэл энэ сертификат чинь тэр улстай хэр үнэлэгдэж байна гэдгийг бас харах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг бас тооцоолох одоо үзэх хэрэгтэй гэж болгож байна. За мэдээж тэгээ мэдлэг болох те. Тухайн одоо сертификат авцсан гэж нэг юм дөрвөлжин юм авчдаг. Тэгвэл тэр нь ямар ч мэдлэг аваагүй team сертификат бол ямар ч хэрэг байхгүй шүү дээ угаасаа. Тэгэхээр мэдлэгээ авчдаг, давхар хүндлэлээ авчдаг те. Гадшаага ажиллахад чинь нэмэр болчдаг CV-н дээр чинь бичгэд нэр хүндтэй team сертификатыг л ер нь бол зорих хэрэгтэй гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол энэ одоо 26 онд та хэдтэй зөвлөж байгаа энэ 5 сертификат маань бол яг эдгээр шаардлагуудыг бол миний хувьд л хангасан гэж үзэж байгаа. Яг мэдээж тэгэл ингээд SEC, CompTIA, за OSP гэл ингээд бүгд ярьдаг CISSP гэл эдгээр маань мэдээж хүн болгон мэдж байгаа. Гэхдээ жил иргэдсэн үн цэнэ нь унж ийн. За контентын агуулгууд нь одоо шинээр гарч ирж байгаа курсүүдтэй бас өрсөлдөхүйц хэмжээний биш байгаа даа байхгүй. Яг яаж яваад байгаа нь те одоо лекц нь яг яаж орж ийн үүнээс гадна лаборатори түүнээс гадна сурах зүйл нь хэр байна вэ гэх мэтчлэн тийм зүйлүүдийг ер нь бол сайн бодолцох ер нь бол хэрэгцээ байгаа даа гэсэн үг. За тэгээ бүгдд нь 2026 онд өөрсдийнх нь хүссэн яг сертификата зорьсон сертификата аваад амжилттайгаар аваад карьераа ахиулаад цалингаа нэмүүлээд амьдралынхаа боломжийг гоё болгоод тэгээсэй гэж миний хувьд бол хүсэж байна. Тэгээд та бүхэн маань яг энэ хүү сертификатууд болон өөр бусад сертификатуудтай холбоотой асуух зүйл байвал надаас суугаарай. Миний хувьд бол одоогоор 12 сертификатыг ол эзэмшсэн байгаа. Яг энэ хүү мэрэгжлийн яг онцлогтой 12 сертификатыг эзэмшдэг. Тэгвэл та бүхэн өөрийнх нь яг зүгээс чадлаараа яг хариулахад бол бэлэн байгаа гэж ойлгож байна гэсэн үг. За тэгээ бүгдэд нь дараагийн имчилгээр уулзцгаая. Тэгээд за тэгээ бүгдэд нь амжилт хүсье. Тэгээд дараагийн имчилгээр уулзъя. Let's get it.